манай ээж болоо бити орол гэж шууд хэлсэн гэдэг ч юм уу тий яахсан бэ миний хүчи өөрийнхөө гоё тэр ажилт хийдэг тэр л хийхгүй заавал манай Монголын орж яах юм бэ гэдэг ч юм уу тэнгууд би ээжээ одоо эргээд Монгол улсаа ирж амьдрахад бол миний хамгийн том алхам бол энэ болох юм байна. Чимээжийн шүтийн ансуучаад яг ирж байгаа шүү дээ. Яг одоо суугт бол тий. Тэгэл хоорондоо бид ярихтаа ингээл энийгээл бас би надаас нэг хүн хэлжлээ амчаа бичлэгч явуулаад хоёрыг өргөч юм өргөж байгаа. Би тэгэл окей. Тэр хүмүүс юунд итгэмээр байна уу тэрэндээ итгээд явна үстэй. За Самбатсоно намайг одоо Түрмөх авахта хонгордог. Би бол 1993 онд холбооны бүгд Герман улсын Лайпциг хотод төрсөн. Тэгээд 10 нас хүртэл одоо Герман улсад байж байгаад 10-тагаас хойш Монгол улсад ирж одоо Монгол хүн болж эхэлсэн байт юм аа. Даахыг Монголд ирж Монгол хэл сурж Монгол соёл ууламжлалт байт юм те. Тэгээд одоо нийслэлийн лабораторийн нэгдүгээр сургуульд ахлах хүртлээр сурж байгаа. Ахлах ангиас санд сургууль төгссөн. 10 жилээ төгсөөд их сургуультай шинжлэх ухааны технологийн их сургууль эрчим хүчний цахилгаан системийн автоматжуулалтын цахилгааны инженерээр бакалаврын зэрэг хамгаалаад тэгээд сургуулаа төгссөн дараа Италийн нийслэл Ром хотод банк санхүүгээр магистр хамгаалж одоо тэтгэлгээр сурах бололцоо олдоод тэнд мэргэжил дэвшлэл сурсан байнамаа. Тэгээд ерөөдөө бол жоохон одоо тэг академик боловсрол гэх юм уу тийм одоо гэр бүлээс гаралтай. Тэгтээ сүүлийн үед бол би бол урлаг уран сайхныг хөөж явж байгаа. Тэгээд Берлин руу ерөөхдөө нөгөөд ерөөд амьдралаар хэм маягийг өөрчилсөн гэхэд болно. Тэгээ одоогийн байдлаар би бол чөлөөт уран бүтээлч, хөгжим продюсер, DJ, загварамсагч байгаа. Тэгээд бас олон залуучуудын тийм нэгдэлд одоо коллективүүдтэй хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл Германд би бас найзуудтайгаа хамт нэг тийм залуучуудын нэгдэл бий болгосон. Бас ахад Германд монголчуудын тийм залуучуудын соёлын холбоо ерөөдөө үүсгэн байгуулсан эрхлэгч нь байгаа. 3 жил одоо үйл ажиллагаа эхлээд 3 жилд орж байгаа. Тийм юм байна. Тэгээд шоунд оролцсон байгаа тий. Манай ээж болоо бити орол гэж шууд хэлсэн гэдэг ч юм уу тий. Тэгээ яахсан бэ миний хүчи өөрийнхөө гоё тэр ажилт хийдэг тэр л хийхгүй заавал манай Монголын орж яах юм бэ гэдэг ч юм уу. Тэнгүүд би ээжээ одоо эргээд Монгол улсаа ирж амьдрахад бол миний хамгийн том алхам бол энэ болох юм байна. Тий. Би бол тэгж үзэж байна. Гэнгүүт за тийм байна гэж хэлж байгаа байхгүй тэгээ амжилт төсөй боломжтойгоор тэгээд өөрийгөө зүйл эрхлээрээ одоо монголоор ярьж чадахгүй миний үж гадаад ингэж удацсан байна. Ингээд буруу зүг ярих үе ард түмэн чинь тийм шүү, ийм шүү гэдээ бас захиж хэлсэн юмуд бол бас байгаа. Хөв хүний маш тийм онцгой амьдралд нэг л тохиолж болох тийм одоо өөрмөц тийм нандин дурсамжууд ч юм уу өөрийгөө одоо дүрсэн дээр мөнхлөх тий эргээд одоо магадгүй одоо томоор ярих юм бол одоо арт түмэнд өөрийгөө таниулж болох. Одоо хамгийн наазах гэхэд л манай гэрийнхэн намайг өөрөөсөө харах тэр болцоод би болж байгаа. Энэ хүн чинь найз нөхдөд хажууд яаж явд тийм хүмүүсийн дунд яаж явд тийм одоо юу гэдэг одоо октодтой яаж болцоонд явд тийм өөрийгөө яаж илэрхийлж чинь ямар санаа илэрхийлэх гэдэг юм юу гэдэг байгаа гэх мэтлэн зүйлүүд тийг хараад бас айгүй би бол гэрээнд айгүй дотн болчиход байгаа бас. Тий, улам дотсоод байгаа юм шиг. Тийм тэгээд ерөөд айгүй тийм гоё дурсамж бол би айгүй баяртай байгаа. Оролцсонд айгүй баяртай байгаа. Нэгт тэрнээс гадна бас өөрөө айгүй бахархж байгаа айгүй нэрхэд бол айгүй бахархж байгаа. Манай арт хүмүүж өөрсдөө шоуныхоо оролцогч нарыг бүгдийн шоглоо хайждаг. Доод талын зайтай ч юм уу. Одоо намайг минь бас мэдгүй байна. Тэгэл боо юм сонсдол байгалаа хахад тэгэл тэнгүүд одоо бид нартай хоорондоо дотн байж болох нөхцөл байдал өөрсдөө хөдөлж байгаа юм шүү гэж бол харж байгаа. Тэгээ тийм та бид хоёр чивэд хоёр ингээд өндөр найзалж яхад ингээд хажуугаас орж ирэл ингээд мэдээж бүх юм ингээд бодож оролцсон иймэрхүү юм болох байх, тиймэрхүү юм болох байх, сэтгэл санаа бэлдсэн ч юм уу.
байсан хэдиж яг ингээд нэг хэдэн мянган хүн орж ирж мөрөөл улс орноороо ингээд давуулгаж сошиал медиагаар атаклах бүлэдэх тохиолдол бол магадгүй яг ихэд баг болон бэлэн байх боломж бол байхгүй юм шиг бол одоо тийм мэдэрч ирсэн. Хичнээн би сэтгэлийн хадтай, хүчтэй юм хүн болох л байх. Тийм хуусаа ерөөхдөө анзаарч байгаа шүү дээ. Тэ одоо юу гэдэг наад захын л одоо өнгө зүс, хувцас, хонор, бэлгэнжийг хандлага гээл одоо юу гэдэг арсны өнгө, итгэл үнэмшил гэх нэг чинь уг нь айгүй энгийн хүний одоо амьд явах эрх гэж байдаг шиг хүний үндсэн эрхний зөрчиж байгаа асуудлыг хөндөж яриад байгаа байхгүй. Би болохоор хувийн зүгээс албаар тэрнээс цаавар юм байгаа шүү гэсэн одоо хандлагатай одоо намайг өмс зүснэр минь дүгнж байгаа. Тэр бол угаасаа л яг л өнгөцхөн цаад яриг нь сонсохгүй байгаа гэж шинж юм болоо гэж угаасаа бодож байгаа. Тэрхэд бас эргээд нийгэм ямар байгаа гэхэл би одоо жоох өөрийн биеэр жоохон мэдэрч байгаа юм болоо. Намайг дэмжсэн хүмүүс зөндөө байгаа. Тэр бүх хүмүүс бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэр цаг хэцүү цаг үед байх надад бас байсан. Хүн болгонд манай бүх оролцогчид байсан байх. Гэхдээ яг тухайн үед ингээд ерөөдөө би бас над руу битсэн гоё мессеж битсэн тэмцсэн би бүх хүмүүстээ ерөөдөө бас хариу битсэн. Тэ ерөөдөө муухануудын бүгдийг устгасан басаа тэдэртэй юугаач ярих уу тэ устгасан байгаа басаа энийг үзэж чаваад бас та нарт хариулах ч юм бэ тэ ярих шаардлагагүй. Олцож болох үерхэх асуудлууд цаашдаа байж болно шүү дээ. Ер нь бол байхгүй ч болно. Тэрийг бол цаг хугацааны аянд л харагддаг байлгүй тэ. Тэрнээс бол одоогийн байдлаар нэг битүүр үргэж байгаа ч юм уу тийм төвшөнд бол хүссэн бол байхгүй. Бид хоёр яаж нэгний хараг аяа удажлаа шүү дээ. Одоо босод орсон ч гэсэн ялгаагүй шүү дээ. Хүмүүс тэрнээ уулзаагүй тэ бид нар хэр найзууд болох юм үерхээр хэмжээнийх юм уу эсвэл сайн найзууд юм уу хамтарч ажиллах юм уу ерөөхдөө яг одоо тэдгээр нь ямар тодрох боломжгүй нөхцөл байдал. Манайхан яг үгүй мэдээж аягүй гоё өөрсөндөө итгэхийг хүсэж байгаа зүйлтэй итгэл драма байна шүү дээ. Тэр сенсацтэй л аягүй гоё драманд итгэл нэг юм зохиогоол тэрийг баг үнэн болгох хэлцгээд нэг нь цаашгаа дамжуулах ч юм уу. Тэр бас жоохон Монгол зөвхөн соёл гэж магадгүй баха. Нүүдэлчин ард түмний соёл тэг үлгэр ингэж амаар ингэ дамждаг шиг л одоо тэгэж дамжиж тийм болоо. Би бас шүтээ би чи шүтийн хэлгээ ансуучаад яг ирж байгаа шүү дээ. Яг одоо суухтаа тий. Тэр хоорондоо бид ярихтаа ингээл энийгээл бас би надаас нэг хүн хэлжлээ авчаа бичлэгч явж лээд хоёрыг өргөч юм өргөж байгаа. Тэгэл окей. Тэр хүмүүс юунд итгэмээр байна тэрэндээ итгээд явна үстэй. Манай аавын талаас болохоор мал одоо морьтойгоо малтайгаа ойрхон одоо уяаж удмын азтай тийм хүү байна. Тийм болохоор бас одоо Германаас эрэхтэй Монголд соёлд маш хурдан нэвтэрч одоо зам малгыныхаа амралтаар ч юм уу хөдөө явдаг. Морио ойдаг одоо манай ургийн ов гэхэд одоо адуучин ургийн овтай байх ч юм уу тий. Тэгээ тэрүүгээр айгүйх барахж амьдрдаг хүмүүс болохоор одоо улсын наадам бол одоо маш үнцэнтэй хамгийн том зүйл бол улсын наадам. Жилжингээл бид улсын наадамд бэлддэг хүмүүс. Одоо энэ жил болохоор би өөрөө төрийн наадамд ямжиж ирсэндээ баярлаад сууж байна. Одоо яг өнөөдөр ингээл төрийн наадамтай галынхаа наадам яаж зохион байгуулах вэ? Хэнийг урах вэ? Бидний их өөрөөсөө ажлуудыг хуваагаад авцсан байгаа. Надад бол аль хэдийн чи эдрийгээ зохион байгуулад ийм юм хариуцаж хөгжмөн соёлын програмаа хариуцаж явна шүү гэж аль хэдийн өөрөө даалгавар ирсэн байгаа. Энэ жилийн болохоор бид нэр Carnival of Cultures англиар Carnival de Culture ерөөдөө соёлын багт наадамд оролцсон байгаа. Энэ болохоор 1996 оноос хойш гэхээр одоо 29 дахь жилдээ явагдах зохион байгуулагдаж байгаа фестивал байна. Тэгээ өмнө болохоор манай монголчууд бол оролцсон байт юм аа. 2000 би бас буруу ярьж магадгүй бах. Тэгэхээр 2000 баг 5-6 онд л 12 онд ч л нэг ингээд нэг 3 удаа ч юм оролцсон тохиолдол байдаг гэж сонссон. Яг ингээд
Годомжинд бонд алхаа дээлээ өмсөд одоо цөөн баг цөөн хүмүүсийн тоотой тэгээ бас бүх барилдуулсан гэж ингэ сонссон. Тэгээд энэ бол энэ яг үнийг хэлэхэд бол энэ карнавал бид нар бол нотлон жил бас оролцох гэж үтсэн, хичээсэн, ерөөдөө болцыг бол хангасан. Тэгээд мэдээж одоо ажлын хүчин төсөв санхүү одоо төлөвлөлт гэх мэтлэн зүйлүүдээс болоод ерөөдөө чадаагүй. Тэгээд ямар ч зүйл энийг хийх нь бол бас миний ерөөдөө нэг жоохон одоо миний амьдралын мөрөөдлүүд энийг бол нэг байсан. Одоо хүүхд тахаас хойш би тэг соёлын багт наад юм тий. Тэгээд сая хүн оролцдог годомжны ингээд фестивал 3-4 хоногоорч үргэлжлэдэг тиймүүдийг Монголд хаана байгаа юм бэ гэж аавч асуух ч юм уу. Тийм тохиолдол зөндөө байгаа, хүүхдүүд ч байгаа. Тэмүүдэд янз бүрийн улсууд ингээд оролцдог тий. Тий одоо миний Монгол хаана байгаа ингээд манай улс хаана байгаа ингээд тэгээ ингээд бодоод эхлэнгүүд яг мэдээж оролцол гоё юм байна гэсэн сэтэл бас байнга байсан. Одоо яаж олон нийтэд энэ мэдээллийг хүргэх үү, яаж олныг оролцуулах уу, хамруулах уу гэх зүйлүүдийг жоохон бодож сэтгэж болоод одоо тэгээд жишээ нь бидний нөгөө одоо арт түмнээс хүмүүсээс ингээ хандив гойсон одоо тэр видео бол баг ингээ сая гаруй хүн үзсэн байх ч юм уу сошиал медиа дээр ингээ бас мэдээлэл тэр ингээ гарсан гэдэг эмиг хэрэгт орсон чинь мэдээгээр орж ирсэн шүү дээ. Ингээд би хандив авсан байна гэж асуусан. Тэгээд дараа нь хандив авчлаа баярлалаа, мөнгө нь болчлаа баярлалаа гэдэг видео гарсан. Амжилттай болсон уу гэл одоо хүмүүсээс асуугаал байна. Тэгээд бидний хувьд бол их маш амжилттай оролцсон. Тэгээд одоо яг л мөрөдөл зүуд биелнэ гэдэг шиг маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн зүйл байгаа. Тэгээд ерөөдөө одоо ингэ бодох гэсэн миний сэтгэл маш их хөдөлдөг. Тэгээд ерөөдөө болдог бол ерөөдөө яаж ч болгооч гэсэн жил болох ерөөдөө оролцмоор байна. Тэгээд оролцох хүрээгээжсэн тэлмээр байна. Ерөөдөө бол яг хувьдаа одоо би бол нүүр бардам хэлж чадна. Энэ бол хэдэн сарын турш ерөөдөө ямар ч цалингүй ямар ч одоо хийнээс одоо ашиг сонирхол ч юм харъя гэсэн юм байхгүй. Энэ бол цэвэр бидний яг хүсэл мөрөөдөл их орно гэсэн сэтгэл залуучуудын нэгдмэл байдлыг харуулах. Эргээд жаагүй Томас хүрээгээр ярьж болно шүү дээ. Үндэсний аюулгүй байдал, үндэснийг барахад Монгол нэрээ барах сэтгэлийг төрүүлэх. Эргээд Герман төрж өссөн хүүхд над шиг байж болох хүүхдүүдийг тэнд эргээд Монгол соёлд анх нэвтрүүлж оруулах. Одоо чинь аав ээж ингэж хүүхдүүд аваад ирж байгаа. Нийтдээ бол хэдэн зуун монголчууд ирсэн. Уйлах нь уйлаад, энийх нь энийгээд баярлж найрлаад тэгэл амар болж байгаа байхгүй юу?